Hi guys! Өнөөдрийнхөө бичлэгээр болохоор би таамар тоглосон. За тэгээ би яагаад ингэж цоглог ярьж байгаа вэ гэхээр ойр бичлэг оруулаг учраас одоо ингээд бичлэг оруулж байхдаа туйлах баяртай байна. За тэгээд яагаад ойр бичлэг хийгээгүй шалтгаанаа жоохон танарт ховолчих заяа. Тэгээд ерөнхийдөө бол хичээл сургууль эхэлсэн. Тэгээ хичээл сургуулаасаа ирээл тэгэл ойр зур гэрийнхаа амиг хийж байгаа. Тэгэл оройн хичээлээ хийгээл тэгэл ер нь зав гарвал унтаал тэгэл ерөнхийдөө бол хичээлээ хийжээ тэгэл ер нь унтаад байгаа. Тэрээс зав гарсангүй. Тэгээд яаж ч манай агаа нэг өдөр ордог учраас миний уцаг аваа явчихин. Тэгээд ерөөсөө бичлэг хийх ямар ч боломж байсангүй. За тэгээд ерөнхийдөө бол яагаад бичлэг хийгээгүй гэдэг яг чинээс оргиорын шалтгаан хэлээ зэ. Яагаад гэвэл манай агаа хичээлээсээ ирэхдээ нэг өдөр миний утсыг сургууль дээр орхиод явцсан. Тэгээд ерөнхийдөө бол яаж ч тэр 5 дахь өдөр ээж таарад амралтын 2 өдөр амраа тэгээд 2 өдрийн дараа уцаа эргүүлж авсан. Тэгээд ерөнхийдөө бол ингэж жагаад тэгс ихж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол бичлэгээ арай л дэнд удаа гэж бодлоо. Тэгээд та нар маань одоо би баг өнөөдөр 2 бичлэг оруулах байх. Тэгээд та нар тэр миний хичээл зүтгэлийг маань үнэлээд лайк болон subscribe дараад өгөөрэй. Тэгээд та нарыг энэ бичлэгэн дээр маш их лайк, subscribe дарсан байх юм бол би өдөр болгон нэг бичлэг хийхэд хангарлаж байна. Тэгээ ерөнхийдөө бол ингээд нэг юм буруу болчих юм бол бүх дуу оруулсан бүх юмаа устгаад дахиад шинээр эхэлж байгаа хгүй юу би түрүүсээ. Тэгээд түрүүсээ манай дүү орж ирээд тэгээд жоохон миний уурах хүргэж гарлаа. Ингээд хоол идсэн болгож чирүү нэг жоохон нойр үрээд байгаа хгүй юу. Тэгээд яагаад энэ дээр суух тоглосон нэр хэлчихээ зөө. Би яагаад гэвэл энэ чи яагаад суух тоглосон бэ гэхээр тийм ч гоё тоглодгүй л дээ. Гэтэ яагаад суух тоглосоноо хэлий заяа. Яагаад суух тоглосон бэ гэхээр нөгөө нэг юу би амар урт хүмүүс наалгацсан байхгүй юу? Экон малтаар. Тийм учраас яаж яах нь бас хөлдрөөд тэгээд тийм учраас суух тоглосон шүү. Тэгээд би нэг комментээс олж би маш их сэтгэл гаргаж байгаа. Би нэг л коммент байх юм бол нэг өдөр 4 бичлэг, 5 бичлэг, 6 бичлэг зураасан би чадхаар юм байхгүй юу? Тэгээд ямар коммент байсан бэ гэхээр дэмждэг шүү. Гой бичлэг болсон байна. Дахиад хийгээрэй гэд тийм коммент хийсэн. Тэгээд би ямар гоё юм бэ гэл. Тэгэл ер нь бол тэр өдөр хэдэн бичлэг хийсэн санахгүй байна. Ер нь бол дороо ээж 3 бичлэг хийсэн баха гэж бодоод байна. Гүйчиж магадгүй. Тэгээд би бүр амар гоё happy байсан. Би анхны бичлэгээ би болохоор найстайгаа ажилласан байхгүй юу? Тийм учраас амар гоё болцсон байсан. Тэгээ би яагаад бичлэгээ эхлэхдээ hi guys гэж эхлээд байгаа вэ гэхээр штэ. Ядаа ямар ч үг олдохгүй байсан болохоор би дандаа hi guys гэж эхлүүлээд байгаа. Тэгээд одоо би өөр гэсэн үгтэй болъё гэж бодоод Энийг YouTube тавтаа морил гэдэг тийм үгээр төгсгий гэж бодоод байгаа. Та нарт ямар байна да? Би нэг хэдэн уйлбарууд бизнэ бэлдсэн чинь надад бол амар таалагдсан нь Энийг блогт тавтаа морил гэдэг тийм үг ч юм уу ямар ч нэг тийм гоё үг олмоор байна. Тэгээд Эний Vlogs-ийн YouTube тавтаа морил гэж юм уу тийм. Би ер нь Vlogs гэдэг үгүй сайн хэлж чаддгүй маа. Нэг тийм сони хэлээд идэв. Тийм учраас хурдан хэлэх учраас би Энийг YouTube суугт тавтаа морил гэж эхлүүлэх үү? Энийг суугт тавтаа морил гэж эхлүүлэх үү? Энийг суугт тавтаа морил гэж эхлүүлэх үү? Эсвэл Энийг YouTube суугт тавтаа морил гэж эхлүүлэх үү? Эсвэл Энийг YouTube тавтаа морил гэж эхлүүлэх үү? Та нар доор комментэн дээр бичээд өгөөрэй зөө. Айл нь гоё сонсож байна. Эсвэл яаж эхлүүлэхийг маань ингээд бас доор комментэнд бичээд өгөөрэй. Тэгээ та нар бас лайк, subscribe хажууд нь бас дараад өгөөрэй. Та нар лайк, subscribe дарчих юм болно шүү дээ. Та нарт 1 секунд
За 1 секунд цаашаа энэ 3 секунд л хэрэгтэй шүү дээ. Тийм учраас та нар маань лайк, subscribe дараад өгөөрэй. Би ер нь бол таалагдаагүй ч ер нь бичлэгэн дээр бол би орж үзсэн л бол би лайк, subscribe дардаг юм баггүй юу. Тэгээд ерөнхийдөө бол та нараа маань бас наачаа адилхан таалагдаагүй ч лайк, subscribe дардаг байгаарэ. Тэгээ ерөнхийдөө бол миний бичлэгээ аюу олон хүн үздэг. Тэгснэ лайк, subscribe дардаггүй. Тийм учраас та нараа маань лайк, subscribe тэгээд ер нь комент ч гэсэн илүү ихээр бичээрэй. Би бүгдийг нь уншдаг шүү. Баяртай.